Тэр захидлыг баг буюу явах хэрэгтэй. Өөрийн хөгжлийн компанид ажиллаж байгаа бүх хүмүүс инглиш буудлаар явдаг. Хүнийг явах таваад гэж бүрээ. Тэгээд дотор нь тэр хүмүүс даваад зүйл хүмүүс дундаж шалтгаан сайн гэж байна. Гэхдээ ашиг сонирхол гэж юм яваад байна. Өмнө нь ажиллаж байсан багийн улсуудаар очиж байгаа. Жишээ нь юу вэ? За нэг усуд асуултаа асуух. За. Эндээс яваад тэр компаниудаар хэрэгжих ёстой. Энд дээр бид нар хяналтаа тавих ёстой. Тэр хүмүүсээс хариуцлага нээх ёстой. Би санал нэг байгаа шүү. За дараа нь нэг багцсан. За. Тэдний чамд монголчууд ойрцоо гарч чээ. Тэгээд энэ дээр принципийн хэлбэрийг Монгол улсын хэлбэр тэр санаа тавьж байна. Энэ талаар би бас өөрөөр бас яриад чээ юм хийгээд байна. Хоёрдугаар нь нийгмийн хөгжлийн хавчийн бодлыг хадгалах болсон. Энд дээр бас бид зөвхөн бас шинэ формыг гаргаж ирж байгаа. Тэгээд тавраад харуулж байгаа. Бид бас шинэ хөгжлийн бодлоор нийгмийн хөгжлийн бодлогоо чиглэлээр хамаатан бодлогоо буюу медикал систем оруулах ямар юм бэ? За баярлалаа. Хадамж гэдэг дээр би өөр ийм бодолтой явдгийг. Хадамж гэдэг үгийг бид нэр хөгжил гэдэг үгээр сагмаар юм. Хүний хөгжил. Ер нь хадамж гэдэг нэр орсон тийм нэр орсон яам байх шаардлагагүй байна. Хүний хөгжил, хүний эрүүл мэнд, хүний боловсролыг дэмжих хэрэгтэй. Нэг юм хэлээд өгч. Энэ яамны нэр гэдэг их асар утгатай шүү. Хадамж гэдэг нэр орсон, нэг газар нэг нэр орсон байх юм бол тэрнийхээ чиглэлийн хуулийг зүтгүүлээд тэрнийхээ төлөөлж зүтгэл тэрнийгээ явуулаад байдаг. Түүгээр нь дамжаад тэр мөнгө цаас бүхэлдээ өгчхөө зарагддаг ийм юм байдаг юм аа. Тийм учраас энэнийг бол ёстой нөгөө хөтөлбөртэй бол оруулмаар байна. Нөгөө миний одоо батлан хамгаалалт спортын яам гэдэг шиг тиймэрхүү маягаар бид нэр зөв нэрлэж явах гэж байгаа зорилготой тааруулж засгийн бүтцээ хийдэг ийм систем рүү бид шилжиж олмоор байгаа. За микрофон авч байгаа тийм гар өргөсөн. За За энэ их хурлын сонгуулийг яагаад ингэж жигсаалттай оруулаад дүүрэг нийслэлийг болохоор жигсаалтгүй болгочихж байгаа. За энэ бол уг дүүрэг нийслэл жигсаалтгүй явж байгаа жинхэнэ өрсөлдөөн тэмцээн бий болоод жинхэнэ улс төрч бол одоо иргэдтэй тэнд яваад байна. Их хурлыг яагаад ингэ болгочихваа? Энд дээр та юу бодож байна? Дээрээс нь 50 саяын бенчинг энэ нийслэлээр яваад энийг одоо бас юу гэж бодож байна? 50 саяыг өгчөө тэр хүн нийслэлийн төлөөлөгч болчоо дараа нь яах юм? 50 сая авах гээд явах юм уу? Нөгөө арилжид бас явчих юм шүү. Энийг та юу гэж бодож байна? За жагсаалтан дээр хариуцсан тэр дөрөв хэдийн чанд монголчуудын тухай ярьсан. Би товчхон бас хэлсээ. Бид нар бол хэдийн чанд монголчууд одоо Монгол улсаас ажиллаж амьдарч байгаа сурч байгаа юм хүмүүс. Энэ бол Монголын баялаг гэж бид нар харах ёстой гэдгийг нэг юм хэлсэн. За жагсаалттай холбоотой маш товчхон байр суурийг илэрхийлье. Ер нь бид нар хэрэгцээр байгаа 76-аас хоёроо сонгодог байлаа. Давхар мандаттай болоо, дан мандаттай болоо бүгдийг одоо бас профессионалаар сонгож явуулсан баг үнгээд тэгж явсаар байгаад альва тогтолцоо нь сайн байгаад байна. Миний бодлоор өнөөдрийн 48 2 гэдэг бол харин ч манай их хурл явсаар байгаа арай гайгүй боломжтой амьдралын эзэн тогтолцоог сонгосон гэж би өөртөө боддог. Жагсаалтан дээр ганц үг хэлье. Жагсаалтан дээр нэг байсаар баримтлах хэрэгтэй. Нэг удаа жагсаалтанд орсон хүн хоёр дахь удаага жагсаалтанд орохгүй. Нэг хүн хоёр удаа дараад нь жагсаалтанд орохгүй байвал энэ бол зөв байгаа. Энийг бол одоо хаах дэмжиж намууд дэмжиж нэг удаа чи бол үнэхээр улс төрийн туршлагатай. Чи бол энэ намд хэрэгтэй, энэ бодлого хэрэгтэй гэж жагсаалтанд орлоо шүү дээ. Хоёр дахь удаага тойргоос дэвшил гэж. Ингэх юм бол энэ жагсаалт зөв болно. Дээрээс нь 28 тэр жагсаалтанд орж байгаа хүмүүсийнхаа нэрийг гаргаад тэр танилцуулгаад сонгогчдод бүгдд нь чөлөөтэй хүргэж явах хэрэгтэй. Ямар хүн жагсаалтаар орох гэж байна вэ гэдгийг сонгогчдод бүгдээрээ харж мэдэж саналаа өгдөг байх ёстой. Энэ боломж бол бас энэ хуулинд байж байгаа. Тийм учраас би энэ бол явах байхаа гэж бодож байгаа. Тэр сонгуулийн санхүүжилт дэнчтэй холбоотой асуудал дээр хэрхэн улс төрийн намын тухай хуулийг бид баталчмаар байгаа. Яг нь намын асуудал дээр бас янз бүрийн асуудлууд байдаг ярьсаар байгаа. Аль болохгүй зөвшөөрлийг олж оруулах гэж ингэж оролдож байгаа. Сая их хурлаас уцалтаас бас одоо дандаа нэгүгээр хэлбэл буруу үндслэлээс тусаацсан биш. Бас харах шаардлагатай зүйл байсан. Хараад өөрчлөлт өргөн байхад бэлэн болцсон байгаа. Тэгвэл одоо өргөн бариад энэ их хурл бол
Өмнө нь одоо барьсан 10 хэдэн хууль байхад батлах ёстой хуулиуд байхад дахиад нэг хууль өргөмөрөө нэг хүлээлтийн хууль болчихлоо гэж бодоод байгаа. Гэхдээ би шинэ их хурлын бүрэлдэхүүн орж ирэнгүүт дахиад энэ улс төрийн намын тухай хуулийг ер нь өргөн барьж шийдвэрлэх нь зөв юм байна гэж бодож байгаа. За Ojigwil. Гэвч сайхан улсын их хурлд үндсүүдийн цэцгийн дарга үндсүүд их манаач үгүй явуулсан. Таны байр суурь илэрхийлэх тэгвэл за энэ нэг юм хэлээ. Ер нь бол бид нар бол энэ хяналтын байгууллагаа бол болгоомжтой хандах ёстой. Хяналт гэдэг юм бол заавал байх хэрэгтэй. Нөгөө талаас эндээ очиж одоо ажиллаж байгаа, үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс нь бас хуулиа барьж тэр одоо өндөр дээр тэр одоо мэрэгжлийн ажил тэмцэж сайн ажиллаж явах ёстой. Ийм л хоёр талтай зүйл тэгээд их хурл дээр ярьж байгаа дарга нийтийн өмнө дээртэй ингээд шийдэж байлээ. Тэр хуулиуд өөрчлөлт ороод тэгээд энэ дээр бол би бол энэний бас одоо нэгэн бодолтой шийдэж бодолтой хандах асуудал гэж хэмжиж бодож байгаа шүү. За энэ сая их хоёр шиг товчхон асуудал сайн байна. Жиргэжлийн дунд үлзээ яргээд жиргэжлийн дунд бид нэг Монгол мөрөнд гэдэг клуб байгуулсан. Тэгээд оны өмнө гэдэг ерөнхийдөө шийдвэрлэж байгаа ингээд өөрсдийн цаг болсон байгаа. Тэгээд цаг хугацааны өнөөдөр гарсан учраас яг харал зэрэгтүүд жиргэгээр яваад байгаа шүү. Тэгэхээр энэ одоо өнөөдрийн болж байгаа үйл явдал ямар ч холбоогүй шүү. Улсын хурлын гишүүний бүрэн эхийн тухай хуулинд өөрчлөлт орно. 13 онд өөрчлөлт орно. Жижигхэн ялгдагч байхдаа нөгөө эрхийн зүйлээс шүү дээ. Прокурор санал авдаг. Тэрийг өөрчлөлт одоо эсвэл шүүхээр бүр нөгөө явуулсан тохиолдолд бүрэн төлөвлөсөн эсвэл байгаа хэрэг хийж явахдаа гардуулсан тохиолдолд одоо төлөвлөдөг очоод байна шүү дээ. Тэгэхээр өөрчлөлт зүг байсан юм уу? Та энэ өөрчлөлт хийжээс мэдчихсэн нь 2050 болоогүй юм уу? Хоёрт нь би өөр хөрөнгөний зах зээл дээр үйл ажиллагаа явуулсан. Мэргэжлийн холбооны өдөртөө зүйлийг дараа. Хөрөнгөний зах зээлийн талаар таны одоо энэ хөрөнгөний зах зээл үүсгэх бол Монгол улс одоо ерөөсөө санхүүгийн зах зээлийн нэмэгдэх зөвхөн банкуд дээр тогтчод банк нурууд уцаараа уучлаад байдаг. Хөрөнгөний зах зээлийн хөгжмөд таны бодол ямар юм бэ? Уралдны энэ мөнхөдөө явуулаад байгаа хар цагаан жагсаалт гэж яриад байгаа шүү дээ. Булгаачгүй Монгол гэж. Энэ хөдөлгөөний талаар таны бодол юу вэ? Энэ нөгөө жиргэгээр хүмүүс асуугаад өгөөч гэж хөөсөн юм. Ураа асуу. За тэр Айдтаа холбоотой хурдын гишүүний бүрэн ихтэй холбоотой асуудалтай тогтшоо хариулъя. Их хурлын гишүүний бүрэн их хурлын гишүүний бол яг хэд хэрэг хийж байгаа газар дээрээ баригдуулсан. Юу яа нэг шүүгээр шийдэгдсэн бол авч явна гэдэг бол энэ дэндүү нэг талыг бас шийдэх би бодож байгаа. Их хурлын гишүүн ч бай хэн ч бай давтагдсан одоо гэдэг юм бүрэн ихтэй байгаа ихэдийн талаар хууль хэрэгцээний байгууллага шалгах юм байна гэх юм бол тухайн одоо батлсан тухайн газар нь саналаа оруулаад шийдвүүлээд явдаг энэ нээж өгөх хэрэгтэй. Тэр бол сая миний шинээр оруулж байгаа хариуцлагын хууль дээр бол маш тодорхой байгаа. Тэр олон харилцаануудыг оруулж өгсөн энэ хуулийг бид нар батлах хэрэгтэй байгаамаа гэдгийг хэлье гэж бодож байна. За дээрээс хөрөнгөний зах зээл дээр би санал нэг байгаа. Энэ аж ахуй нэгжүүлэлт бид нар одоо байр гэдэг байгаа. Монголын хөрөнгөний зах зээлийг одоо тэр олон улсын хөрөнгөний зах зээлийн стандарт руу хамгийн түрүү аваачих ёстой. Би жил болдог эдийн засгийн шударгын уулзалтан дээр байнга хэлдэг нэг сэдв болоод энэ байна. Одоо манай энэ аж ахуй нэгжүүлэгч голдуу тэрнийг үүсгэн байгуулсан нэг гэр бүлийн ч юм уу тэр нэг ах дүү нарын хүрээнээс юусаа гарч чадахгүй шүү эзний хүрээнээс. Чи үнэхээр том аж ахуй нэгж сайн аж ахуй нэгж байгаа бол Монголын хөрөнгөний зах зээлээрээ дамжуулаад иргэддээ тэр хувьцаагаа зараач. Танаа нэг 10 хэдэн одоо таньдаг захирал хүмүүсийн өмч биш 10,000 хүн хувьцаа эзэмшдэг ийм одоо компани болооч. Тэгэх бол танаа 10,000 хувьцаа эзэмшдэг компани чинь тэр хувьцаа эзэмшигчид танаа компани их хөшгийн төлөө ажиллана шүү дээ. Ингэж баялаг олно болно. Нөгөө Монголд байгаа нийт баялагын 5% нь тодорхой одоо нийт баялагийнх нь одоо 90% ч гэдэг үү 80% ч гэдэг үү зарим нь 5-10% одоо ноогдоод байна гэж яриад байгаа шүү дээ. Тэр 5-10% тэр баялагыг бүтээхэд оролцсон байж болно. Гэхдээ тэр баялагаа хувааж нэггээр хэлбэл хувьцаагаар дамжуулж заавал хувааж өгөх гэсэн үг шүү дээ. Хувьцаагаар дамжуулаад эргүүлээд мөнгө хөрөнгө татчих байгаа. Тэр мөнгө хөрөнгө авчирээд дахиад нэг аж ахуй нэгжээ өргөхөд явах боломжтой болж байгаа байхгүй. Ингэж энэ зах зээл, ингэж энэ дундаж амьдрал, ингэж монголчууд ч бүх юм хамтарч бүтээдэг бол. Тийм учраас энэ
аж ахуй нэгжүүд олон нийтийн болох руу бүр заавал явах хэрэгтэй. Энэ хөрөнгөний бэлчтэй бүртгэлтэй байна гэдэг бол давуу тал шүү. Энэ бол сул тал биш ээ гэдгийг энэ зүгээр шашингийн хэлье гэж бодож байна. Хар цагаан жагсаал хүмүүсийн олон янзын одоо санаачлагууд байгаа. Тэгээд үнэхээр хүмүүс энэ чиглэлээр хараад бид энэ чиглэлээр нийгэмд одоо хувь нэмэр оруулна, ажиллана, туслана гэж явж байгаа туслах хэрэгтэй. Бид нэр энэ дээр нь зогсоод, энэ дээр нь зогсоо гэж байх юм баггүй. Би Монгол улсын ерөнхийлөгчийн ганцхан юм бодож өгье. Манай иргэдээ сайн санаачлаг гарчил байвал болж л өгвөл би чадах юм бол дэмжих ёстой гэж боддог. Энэ зүгээр миний үргэлж гэж боддог. Би бол бүх сайн санаачлагыг дэмжиж чадахгүй, хүрч чадахгүй, очиж чадахгүй. Гэхдээ зарим нэг үнэхээр улс орны амьдрал, ард иргэдийн амьдралд одоо хэрэгтэй тийм сайн санаачлагыг дэмжих хэрэгтэй гэж бодож байна. За энд санаа дээр хоёрхан асуултыг маш тодорхой асууж байна. Нэгдүгээр энэ Монгол улсад энэ баян хоосны ялгааг ажиллахад чиглэсэн ямар ажлууд та санаачилдаг вэ? Үүн дээр одоо олон улсын жишээ шатлсан татвар гэж байдаг юм байлаа. Баян хүнээс нь арай илүү мөнгө авчдаг. Баян ядуу хүнээс нь арай бага мөнгө авчдаг. Энэ татварын энэ системийг та дэмждэг үү? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар та бол Монгол улсад энэ архины хэсэг их хүчтэй тэмцэж байгаа улс төрчдийн нэгэ. Тэгээд би түүгээр бол их бахархаж явдаг. Харин энэ 4 жилийн хугацаанд архины хэсэг энэ олигтой хууль олигтой батлагдсангүй. Та энэ дээр ямар бодолтой явж байгаа? Таны дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ гэдгийг асуумаар байна. за татвар дээр би бол яг улс төрийн үндэс баримтлалын хувьд бол мэдээж энэ баруун чиглэлийн үндэстэй хүн. Яг үүндээ бол төр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцоод төр ингээд бүх асуудлыг шийднэ гэдэгт бол их одоо тийм эргэлзэж ханддаг, төрийн оролцоо хамгийн бага байх ёстой, хувийн санаачлал их байх ёстой, хувийнхнаа дэмжих ёстой, хувь хүний эрх хэрэгчлөө хийж бүтээхийг дэмжих ёстой гэдэг ийм байр суурийг хатуу барьдаг хүн. Энэ үүднээсээ ерөнхий сайд багтаа Монголын татварын систем маш ойлгомжгүй олон шатлалтай байсныг би 4 намын системд оруулах санал оруулж батлуулж ирсэн. Үүгээр бол би бахархдаг аж ахуйн нэгжийн татварыг 10% болгосон, 40, 45, 30, 20 гэдэг янз бүрийн байсан. Нэмийн өртгийн хадгалт татварыг би 10% болгож ирсэн. Хүн амын орлогын одоо татварыг 10%, нийгмийн даатгалын шилжилтийг 10% болгож ирсэн. Бүх юмд ойлгомжтой. Би энэ дээр ямар байр суурьээр хэлэхэд хувь хүн өөрийнхөө бий болгосон баялгаа ямар ч сайн засгийн газраас илүү зарцуулж чаддаг юм аа. Тэр аж ахуй нэгжтэн тэр хувь хүнд нь тэр баялаг бий болгож байгаа хүнд нь ахиухан мөнгө үлдээж авах хэрэгтэй. Тэр шаардлагатай татвараа ав. Түүнээс биш заавал илүү татвар авах гэж явах хэрэггүй. Одоо нэг хоёр шатлсан татвар аж ахуй нэгжийн татвар гэж явж байгаа. Би энэ дээр бас өөр байр суурьтай байгаа. За үнэхээр Монгол бол уул уурхайн асуудал энэ бизнес эдийн болоод ашигтай ингэж харагдаад байгаа бол тодорхой нэрийн заагаад татварыг тавьж өгөөч. 10% бүгд дээр нь хадгалж чи уул уурхайн бизнес хийж байгаа бол чи архины бизнес хийж байгаа бол чи энэ одоо гар утасны операторын бизнес хийж байгаа бол 25% төлнө. Гэх юм бол 500 мянган төгрөгөөр 1 сая төгрөгөөр төлж жилдээ тэгээд болоо чам руу ямар ч чадвар авахгүйгээр ингээд шийдчих юм бол их амархан байна. Тэгэхээр энэ талаар бол ярьж байгаа байх гэж бодож байгаа. Дээрээс нь нэмийн өртгийн албан татварыг буцаан олгох гэж сая яриад байна. Би энэ дээр бол ийм л одоо байр суурьтай байдаг. Тэр буцаан олгохын үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн худалдаж авч байгаа дээр нь буцаан олголтын урамшууллыг ахиухан тавьж өгье. Гаднаас орж ирж байгаа чихэр гаднаас орж ирж байгаа ундаа худалдаж авч байгаа бол тэр нь өөр байх. Үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаж авч байгаа бол тэн дээр нь харин урамшуулсан систем байвал их зөв юм биш үү гэж хувьдаа бодож байгаа. Ийм л байр суурь хэрэгжүүлж байгаа. Ер нь Монгол улсад үйлдвэрийн яам гэж байгуулсан одоо эдийн засаг үйлдвэр худалдааны яам болгож энэ ямыг улам өргөжүүлж ингэж Монгол улс юмаа хийдэг үйлдвэрлэх энэ чиглэл рүү явах ёстой. Монгол улс бүхнийг хийж чадахгүй гэхдээ бид нь хийж чадах юм байна гэдгийг бас хэлье гэж бодож байна. За энэ дээгүүр тэр хойно нэг гараад ирж байна. Одоо цаг хэлүүлж байна. Тэгэхээр хэдэн цаг болсон? Нэг цаг 30 минут болсон. За одоо нэг 20 минут тэгээ хэлүүлээ. За юуны өмнөөс залуучуудаа нийтдээ ярьж байгаа ерөнхийлөгчдөөс бойхоо зүйлс баярлалаа гэж хэлье. Намайг Амарлан Баатар гэх хэлцүүш мэдчихтэй. За Монгол улсын одоо энэ улс төрийн болон төрийн тогтолцоонд одоо төрийн албаагчдад иргэн дараад дулмаа батгай гэхээсээ илүү манай үндсэн хуулийн тогтолцоонд бас нэг жоохон асуудал байна гэж хуучин хувьд харж байна. Тэгээ сая намын шуулганаар үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд сайн ярьж байгааг буцаад тагуулж өглөө. Тэгээд энэ талаар таны байр суурь. За
төгсөлөд тусч байсан. Тийм, үндсэн хуулинд бол болгоомжтой хандах ёстой. Үндсэн хууль гэдэг бол Монгол улс гэж ойлгох хэрэгтэй. За ийм байсүртэй. Хоёр дахь байсүр. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулъя гэвэл нэг удаа нэг л харилцааны тухай ярья гэж. Саяны өөрчлөлт яагаад яваагүй энэ тэндээс авч ирсэн алаг цоохор бүгд одоо энэнийг өөрчлөмөр байна, тэрнийг өөрчлөмөр байна гэсэн баах юм бичсэн учраас дэмжлэг аваагүй. Нөгөө тэн дээр янз бүрийн байшин гараад дэмжлэг аваагүй. Нэг удаа нэг л харилцааг ярив. Дараагийн байсүр. Үндсэн хуулийг өөрчлөхдөө чимд гуа амьд цэвэр байхдаа хийгээд улсын хурлаар батлуулсан үндсэн хуулийг өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байдаг. Энэ хуулийг хатуу баримтлая гэж байгаа. Зарим улсууд энэ хуулийг хүчингүй болгоё гэдэг. Би энэ хуулийг хатуу баримтлах ёстой гэж боддог. Ийм л байсүртэй. Нэг удаа нэг л харилцаа. Ер нь үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр биднэрт өөрчлөлт хийж хууль зөндөө байна. Жишээлбэл засгийн газар ерөнхий сайдыг огцруулах гэж ороод ирдэг шүү дээ. Одоо би тэр хуулийн дээр ажиллаж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах гэж орж ирэхдээ үндсэн хуулийн дээр ийм үг байдгийг дараагийн ерөнхий сайд төлөвлөснөөр өмнөх ерөнхий сайдыг бүрэн их дуусгах болно гэж. Ягаад Монгол 20 хэдэн жил 10 хэдэн засаг огцорсон бэ гэхээр энэ харилцаагаа бид нар буруу ойлгосноос болсон юм. Өмнөх ерөнхий сайдаа огцруулчаад дараагийн ерөнхий сайдаа томилно гэж ойлгоод нөгөө байгаа ерөнхий сайдтайгаа тулалддаг. Тэгээд нөгөө хүний хөөж уулсныхаа дараа дараагийн ерөнхий сайдын эрэлт гаргадаг. Чи дараагийн ерөнхий сайдыг тэр ерөнхий сайд ч муу ажиллаж байгаа зүгээр дараагийн ерөнхий сайдын нэрийг оруулаад ир. Нам дээр олон болоод шийдээд оруулаад ир. Тэгээд дараагийн ерөнхий сайд батлагдсанаа өмнөх ерөнхий сайд нь ажиллаа өгөөд хамгаа өгөөд явдаг. Ямар ч сайд авсар гарахгүйгээр явдаг. Энэ систем рүү орчих гэж. Бүх ихэнх улс орнд ийм системээр ажиллаж байгаа. Монголын үндсэн хууль боломж байна шүү дээ. Ингэх юм бол Монголын засгийн газар тогтвортой байна. Нэг юм хэлье. Бид нар улс төржиж болно, талцаж болно. Талцсан өдөр бүхэн Монгол бол хохирол болж гардаг, Монгол бол зардал болж гардаг. Тийм учраас засгийн газрын ажил хийх ёстой. Одоо заримдаа энэ улс төрийн юм явж байгаа ойн засгийн газрыг огцруулна, буулгана гэх нэг ийм хөдөлгөөн өрнөдөг. Би бол засгийн газар огцруулахад үнэхээр дургу байдаг. Тэр байгаа 4 жилд бид нар 40 жилээр томилсон юм шээ. Тэр 4 жилд нь шахаад ажилтуулаад алдаа дутагдал гаргах юм бол ард түмэн сонгуулиараа тэр засгийн газар их хэрэгчтэй дүнгээ тавьдаг. Тийм учраас биднэрт маш бага хугацаа байна. Өвөл хаваргээд өөр ажил хийж болдгоо бас хүнд хэцүү удирлууд байна. Тийм учраас энэ засгийг сайн ажиллуулах. Бусад талаас улс төрчид хоорондоо одоо маргалдаад эрхчлөөтэй бие биенээ шүүмжлээд явж байгаа бол энэ бол бидний сонсон зав. Тэгшээр байна. Хоёр асуулт байна. Шилэн насны тухай хууль болгосон бас тэр сайн хууль болсон. Тэгээ энэ дээр нэмэлт өөрчлөлтийг сандаг бол оруулах хэрэгтэй байна. Тэр дундаа ялангуяа энэ намайг шилэн настай болгохоос гадна энэ төрийн бус байгууллагуудыг бол би маш сайн ажиллах ёстой гэж боддог, дэмждэг. Гэхдээ хэний мөнгөөр хаанаас ямар мөнгө оруулж ирээд хэнийг удаад байдгийг бас тодорхой болохын тулд мөнгөний бас төр шилэн настай болж чадчих бол төрийн бус байгууллага шилэн настай болох ёстой байна. Би цөмөний газар дарга байхад ер нь зүгээр хаанаас мэдхгүй мөнгөөр хөвжсэн нөхөр юу мэдхгүй зохиож тавиад байдаг байхгүй. Тэгэхээр энийг бол би ажил хийсэн өнөөдөр бол нүүрээр үзнээр хэлмээр байгаа. Хоёр дахь нь бол энэ одоо сонгогдсон томилогдсон нөхдүүдэд хариуцлага тооцох нь зөө тэр хууль зөв. Гэхдээ нэмээд тэр хүмүүс шинжээж хийчээд шинжлээчийнхаа одоо дүнлтийг хамгаалж чаддаг нөхдүүдийг бас тийшээ оруулаад хамгаалж чадахгүй хариуцлага хүлээх гэсэн тийм юм оруулах хэрэгтэй байна. Яг энэ дээр та энэ хууль санаач оруулах уу гэсэн асуулт. Одоо энэ орноогийн өргөс бүхнийг төвж барна гэж байна. Одоо санаачилсан явж байгаа хийж байгаа хуулиудаа батлуулаад хэрэгжүүлж чадах юм бол маш их том амжилт болно. Үнэхээр энэ Монголын төрийн энэ одоо буруу улсуудаас хамгаалах гэж, цэвэрлэх гэж энэ чиглэлд нэг ийм тогтолцоо бий болгох гэж би бол үнэхээр чад бүхнээ хийж байгаа. Цаашлаад чад бүхнээ хийх зөвшөөрөх болно. Тийм учраас одоогийн явж байгаа хуулиудаа батлуулаад нэмээд жишээлбэл төрийн бус байгууллага гэхэд төрийн бус байгууллагатай холбоотой 5 хууль батлах шаардлагатай байгаа. Манайд төрийн бус байгууллагын энэ тогтолцоо бол зөв юм бий, буруу юм бий, засмаар юм байгаа, дэмжмээр юм байгаа. Энэ дээр хэвээр санаа болоод ирээрээ шилэн насны хуулийн дээр нэмэлт оруулах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй гэдэг санд нэг байна. Манайхан сайжруулах санд оруулахаар заримдаа муужруулах гэдэг юм шүү. Сая шилэн насны хуулийн нэг юмыг өөрчлөлөө гэдэг ингэсэн цогоо юу яагаад би ерөнхий сайдтай уулзаад дахиад янзлсан үстэй тийм ээ. Дахиад нээлттэй зөв болгосон шүү дээ. Тэгэхээр нэг явж байгаа юмыг ялангуяа төрийн аппарат, хүн сургалтын аппарат гэх чинь өөрийнхөө их ашигт нийцүүлээд ер нь болж игэл хяналтаас, шүүмжлэлээс, шилэн юмнаас гадуур болохыг хичээдэг байхгүй юу?
Тэгээ би зүгээр энэ Facebook ашигладаг, Twitter ашигладаг улсууд аккаунтуудаа наадхан шилэн болгохоос эхэлмээр байна. Өөрсдөө хариуцлагатай байлаа. Хоёр хүн хоорондоо ярихад та нар бие биендээ ёс зүйтэй ханддаг штэ. Тэгэхэд 20 мянган хүн одоо дагагчтай хүн юм бичиж байгаа. Тэгээд нүрээ нууцсан, нэрээ нууцсан. Тэгээд тэр хоёр хүн уулзахдаж хэрэгэлдэггүй тэр муухай үгээ бие биенээ дайраа тийм ээ. 15 та хүүхэд суудсан чамаг алднаа гэдэг ингээд аав ээж нь компьютер дээр юм бичиж байгаа юм дээр тийм бичээ сууж байгаа гэж тэр нь цаана алдна гэж байгаа хүн байгаа ч юм уу байхгүй ч юм уу ямар ч хүн юм бүү. Ийм ёс зүй байж болохгүй. Би hodhe цаашдаа энэ манай сошиал медиа нийтийн бол ёс зүйн кодтой болох байх. Нэгдсэн үндэсний байгууллага Европын холбоон дээр бүр энэ кодын тухай яригдж байгаа шүү дээ. Энийг хариуцлагатай болгох хэрэгтэй. 20 мянга, 30 мянга, 10 мянга, 2 хүн даагч байсан гэсэн энэ бол одоо хариуцлагын тухай асуудал шүү дээ. Энэ бол танд байгаа боломж, энэний бид нар ёс зүйтэй зөв ашиглах ёстой байхгүй. Тэгээд дээр нь улс төрчдөд буруу үйл ажиллагаатай улсуудад ашиглуулж тэдний арга хэрэгсэл, тэдний одоо нийгэм дэвшлэх байр суурь, тэр одоо буруу үйл ажиллагаа өргөжлөх тийм үйл ажиллагааны байр суурь бол шуурмаар байна. Энэ дээр харин ийм зөв хэлцүүл өрнүүлэх зүгээр болох юм. За тийм. За ингээд сайн байна. Жиндэр асуултынхаа өнцгөр тодруулахыг нэг өгүүлбэр хэлчихье. Монгол хүн мөрөөдөлтэй амьдрах нь одоо их орондоо сайн сайхан амьдрах бид нар нөгөө өдөр тутмын ажлыг сайн хийх, үр хөвгтөө сайн өсгөх тэр бүх зүйлийн өмнө сул байх хэрэгтэй. Тэгээд их орондоо улсын орн маань мөрөөдөл нь юу юм бэ? Smart nation юм уу, tech nation юм уу? Одоо нүүдэлчин үндэстэй юм уу? Монгол мөрөөдлийг та одоо Монголын ард түмний нийтлэг илэрхийлэгч юм юу гэж төсөөлдөг вэ? Энийг чиглүүлж тодруулах хэрэгтэй байдаг юм биш үү? За би нэг зүйлээс татгалздаг юм аа. Монгол мөрөөдлийн ерөнхийлөгч тодорхойлох ёстой, эвчүүдээр тодорхойлох ёстой. Гэдгээс бол би татгалздаг. Би тэр Монгол мөрөөдөл яг тэр юм байна. Монголчуудад маш олон мөрөөдөл байгаа. Түүнийг гаргаад талбаас нийлүүлээд явхад бол би оролцоход бэлэн байна. Монгол мөрөөдөл юу вэ? Юуг сануулгах вэ гэж надад зөндөө олон санал байна. Би тэр уулзалтынхаа ихэд бас тодорхой зүйлүүдийг хэлсэн. Өөрийн жишээлбэл бидний шийдэх шаардлагатай асуудал. Жишээлбэл миний мөрөөдөж байгаа юм бол одоо бид нар 2009 онд авилгын индексээр 120 дугаар байранд явж байсан. Одоо бол бид нар 72 дугаар байранд явж байгаа. Юу ч гэсэн 48 орноор урагшилсан шүү. Та нарын яриад байгаа шилэн дансны хууль гарснаар бас сая нэг хэдэн байраар урагшиллаа. Нөгөө их хурал дээр авилгач албан тушаалтнуудыг өршөөх тухай хууль ороод бид нар би 20-55 хүн дэмжсэний хүчээр 5 хүн дэмжсэн шүү. 5 хүн дэмжсэний хүчээр тэр одоо заалтууд ороогүй учраас бас тэр улсууд бол Монгол бол авилгатайгаа тэмцэж байгаа юм байна. Шийдвэр гаргаж байгаа юм байна. Ерөнхийлөгчөөс эхлээд улс төрийн ийм одоо эр зоригийг үзүүлж байгаа юм байна гэдгээр харууллаа. Сая их хурл тэр хөтөлбөр батлаа. Иймэрхүү байдлаар бид нар урагшлах хэрэгтэй байна. Яг ийм тэр олон улсын стандартад нийцсэн тэр үзүүлэлтүүдээр бид нар урагшлуулъя. Би засгийн газартаа хариуцлага тооцоог харин нийгмээр хариуцлага тооцох хэрэгтэй. Жишээлбэл улсын рейтингийг унгасан болов засгийн газартаа хариуцлага тооцох үндэслэл болж байх ёстой гэж би хувьдаа боддог. Одоо энэ сонгуулийн дараагаас энэнийг жишээлбэл авч хэрэгжүүлэх ёстой. Би нэмэх ч юм уу, байдаг ч юм уу, би байснаа би болгоод одоо би хас болгоно гэдэг чинь бүх бизнес, бүх зээлэг, бүх Монголын нэр хүндийг баталж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ирээдүйг гэдэг юм уу ийм маш тодорхой юмтай харьцуулаад яг хүүхдийн дүн гэдэгтэй адилхан харьцуулаад харин тэрний нэмэгдүүлэх юм бол тэнд ажиллаж байгаа улсуудын урамшуулдаг дэмждэг иймэрхүү маягаар явах юм бол Монгол зөв болох байхаа. За. Яг амьдралдаа сургамжтай асуудлаа шийдэж яваад байна. За. Тана оюутны цагийн хөтөлбөрийн асуудлыг юу болох вэ? Монгол цагийн хөтөлбөрийн тогтолцоог нэмэгдүүлэх цаг нь болцсон юм шүү. 4 жилийн хугацаанд сургалтад цагийн хөтөлбөрийн тогтолцоог хэрвээ хэд хүн нийгмийн даатгалаар төлөөд ажил хийж боломж хууль эрх зүйн хууль бий болсон бол оюутнууд ажил хийж бэлэн байна. Нэгдэх асуудал. Хоёрт нь таны санаачд батлуулсан хууль дотор байж байгаа үндэсний урамшууллын дэлгэхийг Монголын ард түмэнд зөв зохистой ойлгомжтой хийж өгөх бол 70 мянган эсрэг гүйцэтгэх нэг хэсэг бий болчихлоо. Засгийн газар ч энийг үл тоогоод өгөхөө болчлоо. 9 сараас өгөхгүй байж байгаа саяхан бидний нэг шаардлагыг бодоолоо. Гуравт нь боловсролын тухай хууль сая өөрчлөлт оруулахаар боловсролын сайд нь хууль санаачилж илээ. Энэ бол Монголын боловсролын тогтолцоог үгүй их гэсэн оролдлого би харж байгаа. Энэ Монгол улсын сургуулиудыг өөрчлөх тухай тэнд агуулга логик явж байна. Улсын эрдэм шинжилгээний байгууллагын улсын академик тогтолцоог уусгаж байдаггүй шүү дээ. Тэгэхээр энийг таны байр суурь энэ дээр ямар байгаа гэдэг асуулт байна. Хамгийн сүүлд нь хэлэхэд
Энэ оюутны инновацийн үндэсний хэмжээний тогтолцоо хэрэгтэй байна. Инновац хүүгээр хөгжихгүй. Тэнд оюутнуудын Facebook өөрөө оюутны инновацийн төвөөс үүсэлтэй. Энэ шиг улс орны их орны хөгжлийн гарц нь бол инновац байх ёстой маа. Тэгэхээр энэ тал дээр бас ямар нэгэн санаачлал байгаа юу? Улсын хэмжээнд инновацийн одоо оюутны инновацийн асуудлыг санаачилж өгч ирсэн юм уу? За их баярлалаа. Ер нь манай нэг хөтөлбөрийн хуулийг маш хурдан өөрчлөх хэрэгтэй үнийг гэж би боддог шүү. Энэ дотор байгаа тэр одоо ажилчны эрхийн төв ихээр хангах хэрэгтэй тэнд байгаа ажил олгогчдын асуудлыг шийдэх хэрэгтэй. Дээр нь тэр дотор тэр цагийн хөдөлмөр, тэр цагаар ажилладаг цагийнхаа сайтыг аваад явдаг энэ боломжийг бид бүрэн нээж өгөх хэрэгтэй. Оюутан ч гэхгүй зүгээр л ажиллах боломжтой, чадвартай улсууд цагаар ажиллаад мөнгө аваад ирдэг. Энэ юм одоо Монгол улс шилжих хэрэгтэй. Би зарим газар шилжиж байгаа байх гэж боддог. Шилжээгүй байгаа, хуулийн дутуу байгаа бол одоо энэ хөдөлмөрийн сайныг харж байгаа улсууд ингээд анхаарах байх гэж бодож байна. Оюутны тэтгэлэг дээр тодорхой шалгуур тавих шаардлагатай гэж зүйлдээ ярьж байгаа шалгуур тавьдаг болсон. Энэ шалгуурынхаа дагуу тэтгэлгээ олгоод явах нь зөв байна. Яг дээд боловсролтой Монгол улсын төрөөс зарцуулдаг мөнгө энэ оюутны тэтгэлэг олгохоос өмнө ганцхан хэлээ. Нийт одоо төсвийн нь 9% одоо улсын төсвөөс өгдөг, бусд нь оюутны мөнгөн дээр тогтдог байсан шүү дээ. Манай энэ дээд боловсрол бүхэлдээ бараг 70-80-90% нь бол оюутны төлбөр дээр тогтож явж байгаа. Бусад газар бол 30-40% нь оюутны төлбөр дээр тогтдог. Нөгөө талдаа нөгөө ихтэй сургуулийн өөрсдийнхөө нээлтийг бизнес болгох юмд оруулах, тэгээд хажуудаа байгаа эргэлэг бусад үйл ажиллагаагаар дамжуулаад асар их боломжийг бий болгодог. Дээрээс нь үндсэн хөрөнгө өгүүлээд нөгөө одоо хувьцаа гаргаад мөнгө босгоод явдаг. Маш их юм өөрийгөө хөгжүүлэх боломж байдаг. Манай ихтэй сургуулийн боловсролыг авчиж ингэж бариад ингээд нэг бахид авчижсан учраас хөгжихгүй ингээд байгаад байгаа маа. Энэгээр бол бид нээлттэй мэдээр хармаар байна гэж хэлье. За тэр инновац гэдэг юм дээр бол би бүр санддаг байгаа. Энэ дэлхийн нэгний хөдөлгөөрөмж байгаа би маш их дэмждэг. Би засгийн газар хэлсэн сая нэг шийдвэр гаргаад явсан гэсэн бас тэгээд янз бүрийн шуугиан дарагдаад сайн ажил нь сонсогдоогүй байхад стартапын хөдөлгөөн гэж нэгдсэн үндэсний байгууллага шийдвэр гаргасан. Дэлхийд жилдээ 70 мянган стартапыг дэмжиж гэж. Энэ 7 тэрбум хүний 70 мянга тэгэхээр одоо тэр тодорхой хувийн гарна. Би бол Монгол улсад 3 мянга жилдээ наад зах нь 3 мянган одоо шинэ бизнес 3 мянган шинэ эхлэл бий болж байгаасаа гэж ингэж бодод энэ юмыг бид нар дэмжиж босноо. Тэгхийн бол тэр инновац сайн асууж байгаа асуудал энэ бүх юм явах ёстой. Би энэ талдаа байг энэнийг нэг ихлүүлчих юмсан явуулах юмсан дэмжих юмсан гэсэн бодлоо. За хойно нэг хүн байна, энд хоёр эмэгтэй байна. Нэг байна ингээд болох. За энэ хоёр хүн байна. Монгол улсын пресс-клуб баяр байна. Гурван маш төвчөө асуулт гэсэн. Та түрүү өмнөд дурдлаа бид боломжтой хандлаа гэж цогц дурдлаа. Яг ийм нэртэй нийтлэлийг саяхан 7 Wall Street Journal дээр гараад үлээж шүүгэж ирсэн байж байгаа. Боломжийг алдсан Монгол орн гэдэг байна. Та өөртөө сонирхолтой сэтгүүлчтэй санал хийж байгаа юу? Яг л та ихэн жилийн ойлгоход орчих ярьж байхдаа бидэрт энэ боломжууд олдсон нь ерөөсөө үүлэн чөлөөний нарын юм аа гэж хэлжсэн санагдаж байна. Тэгэхээр энэ таны саналыг сонсгоо. Хоёрдугаар та өөрөө сэтгүүлч хүн. Манай сэтгүүлч одоо сэмж дууслаа. Та түрүү сэтгүүл судлаа. Үүний хажуугаар сэтгүүлчдийн байгууллагууд хэдэн жил ярьж бид нар нодлон Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг байгууллага байгуулсан медиа консулт. Таны байр суурийг бид нар сонсомоор байгаа. Та үүний байгууллагыг хэр зэрэг сонссон бай? Хэр зэрэг дэмжиж байгаа? За уучлаарай. Боломж яг үндэ бол жишээлбэл 1911 онд монголчуудад гарсан үндэсний хөгжлөний хөдөлгөөн гэдэг бол энэ тэр боломжтой байсан. Хэрвээ бид нар тэр боломжийг алдаад 15 онд тэрний хийх гэсэн бол аюул эргэж олдохгүй байсан баг. 1920 онд нэг боломж гарч ирсэн. 1990 онд нэг боломж гарч ирсэн. Би ганц үг хэлье. Боломж бол байнга байдаг юм аа. Боломж бол дуусдаг. Тийм учраас боломжийг гарангуут тэрнийг байж авч ашиглаж чадж байгаа тэр улс орн тэр ард түмэн бол хөгждөг. Зарим нэг үйлдвэр одоо түрүүний тавцгаа гэдэг лав ойрын үед бол бид нар боломжоо авсан тийм өнгөрсөн 20 жил өнгөрсөн 10 жил наад зах нь 5 жил бид нар бүтээн байгуулалтаа хийгээ зөв явуулсан болов болох байсан гэж би хувьдаа боддог. Тэрний хэн нэгэн зөвхөн олон жилээр тэр баялгаа алдаад ингэж байх ямар ч асуудал байгаагүй юм шүү. Энд нөгөө тархи угаалтны илүү яваад бүтээж хийх нь одоо баг явж
тийм баян орн. Дахин ийм боломжуудыг алдаад байх тийм олон боломжтой орн бол Монгол биш шүү. Монголын газар зүйн байрлал нь өвөрмөц. Монгол өөрөө их онцлогтой, нөхцөлтэй. Бас тийм амар дандаа боломж гараад идэг орн биш шүү. Тийм учраас энэ гарсан боломжийг алдахгүй авчив. Тэн дээр тэр засгийн газар нь сайн ажиллаа хийх нь бол ихэд зүйл байгаа юм байна. За тэр хэвлэл мэдээллийн байгууллага манайхан бол усгаар нэг сольж дуустаа гэдэг нь ер нь их сольж дуусаад байгаа юм байхгүй шүү дээ. Ажиллаад явж гэн болж гэн хэвлэл мэдээллийн зөвлөгөө байгуулагдсан бол тэгээд ажиллаа сайн хийх хэрэгтэй шүү. Муу хийж байгаа сайжруулах. Тэр хэвлэл орж байгаа ямар юм хамаагүй. Ер нь хүн бүхэнд ор үрээд ажиллаа сайн хийчихвэл тэгээд Монгол зөв явна шүү. Заасан улс төрийн манлайлагчдын оролцож Liberal House-ийн гишүүн за өдөржиний гэрт ажилладаг багцчмаг байна. За тэгэхээр улсын улсын сургуулийн одоо 30% хувийн ховоод эмэгтэйчүүдийг одоо тавьсан сонгуулийн шинэ хууль батлагдсан. Энэ дээр таны бас ихээр байр суурь ямар байгаа вэ? Тэгээд ер нь яг эмэгтэй хүмүүс онцгой арчсан намаас үзмээ яг энэ чадварлаг улс төр гарах эмэгтэйчүүд хэр олон байгаа болоо. Эмэгтэйчүүд дээр ганцхан юм хэлье. Үнэхээр ер орныхаа ажлыг зохицуулаад явдаг эмэгтэй хүн болвол төрийн аж төвшөнд ажиллах боломжтой гэж би боддог. Би бол төр засгийн аж ахуй нэгжийн аж төвшөнд бид нар эмэгтэй хүнийг дэмжих хэрэгтэй. Эмэгтэйчүүд ажилд орох гэж байгаа бол манай одоо улсууд байнга дэмжих шаардлагатай. Монгол бол энэ хамгийн чухал бодлогын нэгэ. Сая бүрдийн өмнө нь 20% байсан. 20% дээр чинь одоо дэвсээр байгаа түүхэндээ Монгол улсын парламент 11 эмэгтэйчүүдтэй байлаа. Тэр нэг эмэгтэй гишүүдийг тойроод сүйд болоод хэд ам гараад байсан юм ер нь их бага шүү. Яг гоо ганц хоёр хүний тухай асуудал байдаг л байна. Ер нь бол эрчүүдтэй харьцуулах юм бол манай эмэгтэйчүүд бол юмд ханддаг хандлага нь их өөр шүү дээ. Тэр сэтгэл зүйн өөр, тэр одоо дандаа ядарсан талбар байдаг асуудлыг зөв ойлгох гэж явдаг. Тэр нийгмийг тэгш авч явах гэж оролддог ийм улсууд одоо 30% болсон. Одоо энэ намууд бол хүүхнүүд олох гэж одоо нэлийн ажил болж байгаа. 76 хүн гэдэг нь 30% гэсэн чинь 23 эмэгтэй дэвшин гэдэг. Тэгэхээр ч одоо энэ зүйлээ одоо эмэгтэйчүүд дэвшээд үзэхгүй юу? Тэгэхээр би түрүү нэг юм хэлсэн. Ер нь бол эмэгтэйчүүд бас нэг тийм авилгал юмд оролцдог байх нь их бага байдаг шүү дээ. Бас тийм хариуцлагатай улсууд байхгүй ажил хийхэд. Тийм учраас бид нар бол эмэгтэйчүүдээ газар руу дэмжиж явах хэрэгтэй гэж. Эмэгтэйчүүд дээр нэмэх залуу. Өдрөө сайн байна. Эмэгтэйчүүд та зураг авсныг хийх анхаарал хандуулж байгаа вэ? За. Түрүү энэ асуултыг би сэтгүүлч асууж байхад бас хариулж ирсэн. Ер нь нэгд одоо байр суурьтай Монголд одоо нэг хэрэг үлснээ илүү байдгийг зөвлөмжтэй нэг хэрэг байдгийг би ерөнхийдөө одоо энэ асуудалд одоо Монголын төр анхаарал хандуулах ёстой гэж үзэж энэ хэргийн бүрдийн шалгалтын энэ үйл ажиллагаа үлснээ илүү байдгийг зөвлөлтийг сонсоод ямар одоо шаардлагатай дэмжлэг тусалцаа юу байж болох вэ гэдгийг ярилцаад тэгээд төрөөс Монголын төрөөс өнөөдөр өгч болох тэр шаардлагатай тусламж дэмжлэгийг өгч байгаа гэдгийг хэлье. Хоёрт нь нэг хэлэх юм бол бид нар зөргийн амь насыг хөнөөсөн тэр этгээдийг олох гэдэг ийм л байр суурин дээр байдаг. Тэр этгээд амьдч бай, өгсөн ч бай бид нар бол олох гэсэн. За. Сүүлийн үеэр сошиал медиад хаан гэсэн яриг гадаг болж бидний их олон хүмүүс гэсэн байна. Би ярьж байна энэ үнэн үү? Энэ үнэн бол одоо манай улс 30 жилээр зогсож байгаа. Би нэг юм. За энэ сошиал медиа гэж яригдээд байгаа Facebook, Twitter дээр нэмээд байгаа Instagram за энэ бүх зүйлийг хаах асуудал ерөөсөө байж болохгүй. Зүгээр би түрүү хэлсэн хариуцлагатай ёс зүйтэй байх хэрэгтэй. Энд төрийн гар хөл оролцож хаах гэж боох гэж ингэж оролдох явдал ерөөсөө байж болохгүй. Энийг эрхэлж байгаа тийм одоо юутай энийг хөдөлдөг тэр улсууд өөрсдөө хариуцлагатай ёс зүйтэй байх болно. Энэ бол миний бүр өөрийн байр суурь шүү. Тэр сонгуулийн хуулинд одоо ямар заалт юу орсон бүүмийг заавал хаана боол гэсэн юм бол баг байгаа гэдэг.
харин ч одоо энэ үгээрээ дамжуулж сонгуулиа хийдэг үгээрээ дамжуулж бараг саналаа өгдөг шахуу хэмжээнд очиж шин үгээр дамжуулж хүмүүс чинь одоо хөтөлбөр бодлогоос орчилдаг юм хэмжээнд очсон байгаа шүү дээ. Гэхдээ бас энэ сошиал медиа гэдэг энэ хэтэрхий бизнес болгож бас ховрох тэр талын бас альва юм болоод ерөөсөө юундаа тийм банда одоо юу гэсэн үг вэ? Хэмжээндээ л байдаг. Юмны хэмжээ гэдгээр бас хүмүүсийн дургуутсаг олон нийт дургуутсаг тал байдаг шүү дээ. Тийм учраас хэмжээг нь зөв авч явах ёстой гэж боддог. Одоо хэдэн 10-аар нь аккаунт барьсан би зарна нэг бол олон дагагчтай хүмүүний аккаунтыг одоо хэдэн саяар авч гэж явах шиг ингээд термин бол одоо байхад ёстой баг. Гэхдээ байх ёстой хэмжээндээ байх юм бол бүх юм явна. Би бол хөвдөө энэ одоо сошиал медиа гэдэг энэ юмны тал байдаг. Монгол улсад энэ талын эрх чөлөө боломжийг харин улам илүү олгож явах ёстой улс. Энэ бүс нутагтай үгээрээ бид нар багахж явах ёстой улс шүү. Дээрээс нь бид нар энэ сошиал медиа, интернетийн эрх чөлөөний тухай хурлыг одоо жилийн өмнө Монгол улсад авсан. Олон улсын хурлыг аваад Улаанбаатарын тунхаглал гаргасан улс шүү. Бид нар нэрээ бодох ёстой шүү. Тэг. За боллоо. За ингээд сүүлийн 3 асуулт кофе тайм гэж хэлсэн байна. За. Асууж. Шинэ компанид болсон юм. Аж ахуйн нэгж байгууллагуудын ихэнх нь эрхлэлтийн хөрөнгөний дээл үйлчлэгээ явуулдаг. Тэр нэг жоохон гайд дээр багаа орж ирэхэд хүүтэй банкынхаа зээлээр нөөц төлдөг энэ ажлыг зогсоож өгчээ. Маш олон аж ахуйн нэгж яг эндээс одоо санхүүгийн хэцүү байдалд орж байгаа гэж би бодож байна. Та нар тийм юу мэдэрч байгаа үстэй. Банкнаас авсан одоо эргэлтийн хөрөнгөний хүүтэй зээлээр гайд дээр орж ирж байгаа багийнхаа нөөцийг урьдчилан төлөхийг бодож байна. Энийг аж ахуйн нэгжүүдийг хүсэлтэй гэж байна. Засгийн газар ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлээр оруулж ирж байгаа томоохон хэмжээний тоног хөрөнгөлөлтөд жишээлбэл тэр үйлдвэр нь ашиглалтанд ороод тэгээд татвараа төлөөд хөрөнгө оруулалтаа нөхөд ихээр тэр нөөцийн тэр дээр нь бас одоо эргүүлж авдаг энэ систем рүү ормоор байна гэж хүмүүс их тавьдаг. Засгийн газар энэ асуудлыг би авч үзэх байх гэж бодлоо. Дээрээс нь аж ахуйн нэгжүүд их өртөө байна. Улсад ажил хийсэн мөнгө авч чадаагүй гэсэн гомдолтой асар их аж ахуйн нэгжүүд байдаг. Хэрвээ манай засгийн газар тодорхой хэмжээний санхүүгийн хөөсвөртэй болж байгаа бол миний одоо хэлж байгаа чиглэл бол энэ аж ахуйн нэгжүүдээ ялангуяа үндэсний үйлдвэрлэгчтэй тэр одоо өгч байгаа мөнгө тэр аж ахуйн нэгжүүдийн одоо хөлсийг өгөх тэр мөнгө нь Монголдо шингэхээр байгаа бол хамгийн түрүүн одоо тэр аж ахуйн нэгжүүд тэр зүйлүүдийнхээ өөрийн одоо хийгдсэн ажлын хөлсийг буцааж өгөх замаар нэр нь явах хэрэгтэй дээ гэсэн юм бодлоо байна шүү дээ. Энийг засгийн газар хийгээсэй гэж бодож байна. ингээд сингл асуусан юм аа. Тэгээд энэ талаар иргэд маань маш олон янзын ойлголттой байдаг. Сонгуультай бас тогтсож байгаа нь тэгээд ач холбогдолтой болоо яг энэ асын болсны дараа яг энэ Монгол улсад яг юу өгөх вэ? Өгөөж нь юу вэ? Бас төр засгаас бас юу гэж харж байна. За энэ асны асуудлаар би Монгол HD телевизээр уулзалтыг тэр уулзалтынхаа бүтэн бичлэгийг өөрийнхөө Facebook болон жиргээндээ тавьсан. Энэ бол бас нэг талаар миний давуу тал юм. Хэрвээ үнхээр сонирхож байгаа бол 90 минут ярьсан байна. Хичээлээ сонсороо. Тэр одоо хэрвээ секретарьгээд асуусан байсан яг адилхан дахиад нэг телевизээр тавьсан байна. Ерөөсөө жиргэн дээр элбэг дуржийг дагаад ороод сонсох бүгд хэрэгтэй байна. Facebook дээр лайк дараад ороод сонсох бүгд хэрэгтэй байна гэж яа гэж байна. За энэ ганц гараа байна ингээд хэлээ дуусгая. Энэ одоо ингэж нээлттэй миний урдлыг хүлээж авч энэ уулзалтанд дэсэн та бүхэнд маш их баярлаж байгаа шүү. За ингээд би дуусгаад тэгээ хэлээ зэрэг өсөё. За бүгдэд нь энэ өдрийн төргий. За би нэг 3 асуулт хийж ирлээ. Нэгдүгээр нь Монгол улсад хөдөлмөрийн спортыг, багийн спортыг хөгжүүлэх үүднээс 21 аймагт ногоон толгой байгуулах индустрийг өөрөө санаачилсан. Энэ ажил ямар үе шаттай явж байна гэж асууж байна. Хоёр дахь нь матч ТВ-тэй буюу кабелийн спортын телевизийг Путин шиг одоо таныг Монголд гаргаад өгөөч. Ши Жинпиний CCTV 5 ард иргэдэд үзүүлж байгаа шиг үзүүлээд өгөөч гэсэн хүсэлт асуултыг хэрж байна. За гурав дахь нь Францад
бас их чухал асуудал баг шиг байна. Өөрөө чи ямар ог дэмждэг вэ гэдэг их бодогдож байна. Манчестер Юнайтед өвгийн зарим нь Барса гэж зарим нь Ливерпул гэх энэ дээр нэг тодорхой хариулт юм байна. Ерөөсөө би одоо энэ улс төрийн ажилд бусад ажлаасаа чөлөөтэй цагаа зарцуулдаг ганцхан зүйл байгаа. Одоо энэ бол хөл бөмбөг. Би үнэхээр одоо хөл бөмбөгт бол одоо шунан дурладаг гэж хэлнэ. Ийм хүн энэ хөл бөмбөгийн спортыг гадаадын хөл бөмбөгийн спортыг үзэхээс гадна Монголдо энэ чиглэлийг хөгжүүлэх юмсан гэж үнэхээр бодож явдаг. Болж өгвөл Монгол санхүүгийн боломж гарах юм бол хөл бөмбөгийн хаалттай стадион барихт нь ингээд туслаад дэмжиж санаачлаг гаргаад хандин мөнгөний цогцолдуулаад төрийн урайлаар явах юмсан дээрээс нь одоо нэг тийм мөсөн одоо нэг тийм стадион одоо мөсөн дээр нэг мөсний спорт хохи бусад спорт гэдэг нэг юм хаалттай дөрвөн өдөр ажиллаждаг стадионтой болох юмсан гэсэн ийм мөрөөдлүүд байдаг. Зарим нэг аж ахуйн нэгж зарим газрууд зарим одоо гадны дотны зээл тусламжийн хүрээнд бас яригдж байгаа зүйлүүд бий. Би бол энэ ажлыг ерөнхийлөгч байсан үедээ ч юм ерөнхийлөгчийнхаа бүрэн эрхийг дууссан үедээ ч энэ хөл бөмбөг гэдэг зүйлтэй байнга холбоотой болно гэдгийг энэ бол хэлчихье гэж бодлоо. Энэ бол миний одоо амьдралын турш байх ийм үйл ажиллагаа. Энэ хүмүүсийн төлөө ялангуяа энэ спортын төлөө дээр байгаа орчин миний их зөндөө зүйлүүд байгаа гэдгийг энэ хэлдэг. Тэгэхээр зарим нь бас тэгээ буруу ойлголцтой. Энэ нөхөр бүр улс төрөөс явъя гэж байгаа юм байна гэж. Ер нь бол идэвхтэй иргэн байна. Улс төрч байгаа ч байж болно. Идэвхтэй иргэн байгаа ч байж болно. Улсууд нэг сөрхий асуугаад байдаг. Нэг талын бариад явчихад нөгөөх нь мушгаад тавьдаг байхгүй юу? Тэгэхээр тэр бол миний сонголт л байх болно. Ер нь тэр хөл бөмбөг дамжуулдаг телевизийн хураамж одоо 10 хэдхэн мянган хүрч байгаа хураамж нөгөө төлбөртэй сууг учраас 12 мянган төгрөг байгаа ч гэдэм үү. Монгол телевизтэй ярьж байгаа хураамжийн Монголын нийт айл өрхөөс авдаг болоод энэ хөл бөмбөг гэдэг гайхамшигтай спортыг Монголын нийт айл өрх үздэг болоо. Премьер лигийг, Европын лигийг одоо тэгээд нөгөө Саксны одоо NBA тэгээд нөгөө одоо бокс тэр бүхэл төрлийн одоо юмнууд гарч байгаас болоод энэ спорт гэдэг нь маш чухал. Манай бидний ойлгомоор байна. Ямар учраас бид сая яриагаа тэгээд нэг мөн одоо тэр нэг амьдлага хөхүүд эмгтээч гэдэг юм нэг ийм юмнаас ингээд бүгдээрээ асуугаад байна. Энэ юм чинь бидний анхаарлыг татаад нөгөө спортын эзлэгчтэй орон зай гэдэг энэ юм эзэлчээд байгаа байхгүй. Яг үндэ бол хөл бөмбөгийн том стадионтой тэр тэмцээнд явдаг газар бол хагас бүхэн сайн хөл бөмбөг үзээд нийгэм стрессээ тайлбар улс төрчний юугаар хийж явж тэр ажлаа хийгээд хариуцлага хүлээгээд явдаг нийгэм нь бас өөрийнхөө аз жаргалтай сонирхдаг юмтай байдаг шээ. Яг энтэй адилхан тэр хөл бөмбөгийн тэр суугийн үнэхээр айл өрх бүхэн үздэг байгаасаа гэдэг энэ саналтай бол би саналыг явдаг. Би энэ саналыг дэмжиж бас энэнийг одоо хэрэгжүүлэх юмсан гэсэн ийм бодолтой явдаг шүү гэдгийг бас энэ хэлье. Ингэж чадах юм бол энэ улс төрийг дагсан, ингэж улаалсан, бие бинийгээ үзэн ядсан, хуваагдсан, түүн дээр нь тоглосон ийм муухай тоглолтууд газар авахгүй. Авах ёстой газраа авах тийм ээ. Тэр хөл бөмбөг спорт гэдэг, тэр урлаг, уран сайхан гэдэг, тэр хүмүүст одоо тэр сайн сайхныг авчирдаг, зөв зүйлийг авчирдаг тэр юмнуудаа бид нэр яг урамшуулмаар байна. Монголд бол болж байгаа юм асар их байгаа, болохгүй юм ч байгаа. Тэгэхээр тэр болж байгаа юмараа хэдүүлээ урамшаа яммаар байна. Бидний үед бүх асуудал шийдэгдэхгүй шүү дээ. Яг түүнтэй адилхан заавал энэ байгаа бүх асуудал бухимдаж хэн нэгнийг буруутгах биш. Тэгэхээр өөрөөсөө буруугаа хайгаад тэгээд байгаа суугаа газар бүхний ажилласаа хийгээд санаач тогтоо байх юм бол Монгол улс хөгжин гэж бодож байгаа. Дэмждэг багийн хөвгөөс бүр эртний одоо дэмжигчтэй Ливерпул гэдэг багийг дэмждэг. Тэгээд Ливерпул гэдэг багийг дэмждэг. Испани одоо лиг гараад эхэлэх юм бол одоо миний хардаг баг байгаа л да. Италийн лиг гараад эхлэх юм бол миний хардаг баг байна. Би Интер Миланы одоо тэр багийн улсуудтай эзэнтэй нуулзаад хамт суугаад тэгэхэд нөгөө Токино хамт байсан, хамтдаа хоол идээд хамтдаа байж лээсэн. Би гадагшаа явахдаа болж өгвөл нэг хөл бөмбөгийн энэ том юугаар орчих юмсан. Ливерпулийн нэг олдчихсан хүмүүстэй хамт суугаад ярьдаг байсан. Монголд актив байгуулъя, ингээд ажиллая ингээд явдаг байсан. Монголын хөл бөмбөгийн холбооноос би нэг юм шаардж байгаа. Тэр одоо инфантиныгийн хэлсэн үгийг л автаж хэлнэ. Энэ хөл бөмбөгийн холбоонд ирж байгаа энэ хийж байгаа мөнгө бол
тэнд ажиллаж байгаа юм уу тэр хүмүүсийн одоо цалин мэдээ тэр хүмүүсийн цалин болох ёстой. Тэр зочдууд тэр тансаглалын биш. Тэр тухайн орнд хөлбөмбөгийг хөгжүүлэхэд зарцуулах нь ёстой. Тэр хөлбөмбөгийн холбооны данс бол шилэн байх ёстой гэдэгтэй би бол хатуу байр суурьтай гэдэг шүү. Ийм байх ёстой. Тэгээд одоо энэ хуулиуд Монгол ирэх байхаа Монгол спортууд хөгжлөө. Энэ спортын чиглэл бүгдээрээ хамтарч санаачлалтаа ажилламаар байна. Тэгэхгүй бол улс төр тэгээд нэг янз бүрийн хүний нэр дагаад орлого хагаралтаа тэгээд нэг утаагаад ормжлоод явах юм бол энэ жаахан уутгартай байна. Яг үүндээ бол тийм учраас улсаа хөгжүүлэхийг бол бүгдээрээ хамтарч ажиллая. Энэ зорилгоор таамаглаад хүрэлцэн ирсэн байхаа гэж ингэж бодож байгаа. Хэн ирэхгүй би бол мэдэхгүй, би тодорхойлоогүй. Би та нартай адилхан би урилгаар хийж байгаа хүмүүсээ мэдээж одоо боломжийн төлөвлөлийг оруулаад ингэж ярилцъя гэж ингэж бодсон. Ингээд энэ сэдвээр энэ он гараад хийж байгаа 3 дахь юм одоо уулзалт маань өндөрлөж байна. Би яг миний энэ замыг дагаад их хурлын гишүүд энэ одоо Facebook ашиглаж байгаа, жиргээ ашиглаж байгаа хүмүүстэй уулздаг байгаасаа, сайдууд уулздаг байгаасаа, тэр аудитын газрын дарга уулздаг байгаасаа, тэр төрийн өмчийн компани том захирлууд уулздаг байгаасаа, үйл ажиллагаагаа санаа бодлоо нээлттэй ярьдаг байгаасаа, шүүмжил байгаа бол нээлттэй сонсдог байгаасаа гэж бодож байгаа. Ингэж л ард түмэндээ хүмүүстэй нээлттэй байна. Ингэж харсан баярлалаа. За, одоо энэ хоног хэлэхгүй бол